Тачаал эротик цуврал нь одоогоор 2 дугаар бүлэг нь гараад буй билээ. Тус цуврал нь анги бүр дээр өөр үйл явдал гардгаараа онцлог бөгөөд эхний анги дээр нууцлаг эмч болон түүний өвчтөн эмэгтэйн талаар өгүүлэх бол 2 дугаар анги дээр цоош нь өөр үйл явдлын талаар өгүүлнэ. Хэдий эротик цувралч аимшигын мистери төрлийн кино сонирхогчдод ч мөн таалагдахгүй зүйл явдал өрнөл гардаг тус цувралыг Luke TV-гийн насан туршидын зэсээс хүлээн авч үзээрэй. Зарим нэг зайлт итгэхэд өнөөгийн зэгэл нийгмийн цоорхойг овжин ашиглаж амьдрах аргаа их л нарийн олжихсан байхыг яана. Баянгол дүүрэгт оршин суух шулуухан гаажид гихчээр энхүү хочондоо зөгцөж байна уу гэлтэй сүүлийн үед бас юмн дээр дэндүү шулуухан загнадаг болжээ. Байдлаасаа бүр төрсөн охиноо бусдын өөрт хийж мөнгө олох хүртлээр шулуурсан байх жишээтэй. Тэрбээр улирлын чанартай ажил эрхэлдэгч 7 хоногоо даачих мөнгийг ямар нэгэн аргаар олоод байдаг аж. Эхнэр бум цэнтэн төсвийн байгууллагад ажилдагч авдаг цалин нь автобус хоолны мөнгнөөс хэтэрдэггүй юм санаж. Эднийхээ хоорондоо нилээд ойрхон төрсөн 2 охинтой бөгөөд том охин нь өнгөрсөн жил айлын хүн болжээ. Харин бага охин Ринцэн ханд нь өнгөрсөн жил 11-р ангиа төгссөн ч сургуульд орж чадаагүй улмаас гэрийн мухар сахих болсон байна. Шулуухан гаажид энэ охиноо чинээлэг айлын бэр болгочих санаатай байдаг ч түүний санснаар эхнэргүй чинээлэгэр өөрөөгүйгээд ороод ирнэ гэж үгүй. Хаа очиж гааждынд хавар намрын цагт хөдөө гадаанаас зочин тасардаггүй бөгөөд энэ намрын анхны зочин нь Завхан аймгаас ирсэн Балжин ям хэмээх 30 гаруй насны залуу байлаа. Ер нь гаажид архинд дуртай болохоор хөдөө гадаанаас зочин угтаж өдөхдөө сүрхий гаршсан нэгэн аж. Ирсэн зочин болгон түүнд арх дарстай, цагаан идэ, махшилтэй ирнэ. Хонож өнчхөр болбол дахиад л архины мөнгө гаргана. Гаажид нэг ёсондоо хөдөөнийхэнд худлаас аимшран өөрөөсөө улаан мөнгө гаргалгүйгээр архитаж суудаг дэндүү жаргалтай эр ажээ. Эхнэр нь дэлхүүрээс махшил худалдаж авна гэж үгүй. Нэг зочин ирээд 2 хоноод явхтал дараах нь бөөн махшил арх дарс болсон амтэн хүрээд ирэх жишээтэй. Тиймээс гааждынх сүүлдээ 3 өрөө өвлийн байшингаа дэм буудал маягтай засч янзалсан бөгөөд хөдөө гадааны танилуд нь орд гарш бүхий тансаг буудалд олигтойч хөдөлж чадахгүй бишүүрхэж суухын оронд үн хөс гэхээр юмгүй гааждын гэртээ өөрийнхөө гэрхээр жавхалтаж суухыг үртэл болгодог болсон байна. Дээр үгүүлсэн Балжин ям хоньны мах жаал зугаа цагаан идэ арх дарстай ирсэн болохоор шулуухан гаажид түүнийг шуудал зочныхон өрөөний том буйдан дээр өрн залжээ. Балжин ям хүний өөрийн нийлсэн 40 гаруй килограмм ноолууртай ирсэн байж. Үүнийг нь зарж борлуулахад гаажид бас зохих ёсоор тусдим болсон байна. Ингивч тэр гааждад сохор зоосч өгсөнгүй. Хөдөөнөөс авчирсан ганц хоньны мах ганц 2 ут цагаан идэгээр дулдуйтахаас гадна 2 шил Чингис арх авч өгч хувааж уугаад л болчихсон тэр. Тэгээл 40 кг ноолуурын 3 сая гаруй төгрөгөө салтаадад хэвтчихэж. Тиймээс гаажид түүнээс овжин аргаар мөнгө салгахаар шийдсэн байна. Үүний тулд охиндоо хандаж чи эдхийн сав болж хувирчтэй. Уг нь чамд ходоодноос ч өөр нэг ашигтай сав байдаг юм шүү дээ. Тэрийг одоо ашигла. Энэ Балжин ямыг согтоод унахаар нь дуугүй л өөрт нь ороод хэвтчих. Чи ямар насанд хүрээгүй жаахан охин биш дээ. Юу ч хийхгүй дэмий хэвтэж байхаар наад бие эрэхтнээ жаахан ажиллагаанд оруулах хэрэгтэй. Залуу хүн байж яасан овсгоо муутай арчаагүй хүүхэд вэ? Ингээх зэрэгээр шордож гарчээ. Нас бит хүрсэн охин нь ч аавынхаа далд санааг төвөггүй ойлгосон байна. 2 шил Чингис архийг бас бус пивтэй цуг цааш нь харуулж ирсэн Балжин ям дэрэн дээр толгой тавиад л буудулсан илээ шиг нам унтаад өгчээ. Тэгээд өглөөс ирээд гартал гааждын охин хажуугаар нь хөвтөж байх нь тэр. Балжин ям айлын охинтой унцсандаа бантаад орноосоо ч босч чадахгүй нэг хэсэг хүнчлөө толгой дээгүүрээ нөмрөөд буруу хараад хөвтчихэж. Азаараа гааждын ихнэр ажилдаа явсан байж. Балжин ям хулган байж орноосоо өндийгөөд энэ хүүхэд чинь яахаараа миний хажууд хөвтөж байдаг вүлээ? Ингэхэд шулуухан гаажид. Хоёрт яахаараа гиншүү. Би чамайг хүрээд ирэхэд цаашаа гэдэггүй. Гэтэл чи хүний сайхан сэтгэлээр тоглож охиныг минь хүтэл эзэмдэж байдаг. Харин ялахаараа амтны сэтгэл санаа ямар л олигтой байх билээ дээ. Чамаас болоод наад охин чинь орноосоо босч чадахгүй байна. Би чамд охиноо элэг бариулж чадахгүй. Үнэн мөнийг нь тогтоогоод өгдөг хуулийн байгууллага байгаа болохоор би чамтай юу ярих вэ дээ. Одоо би цагдаа дуудлаа. Ингэж сүрдүүлэхэд хүчингийн хэрэгтэн болж нутаг орныхондоо нүдний булай болохоос үхтлээ айсан Балжин ям гааждыг төр хүлээхийг гуйгаад ах минь надад ямар ч санаа байгаагүй юм шүү. Би үнэхээр согтоод очиж
Яасныг ёстой чөтгөр бүү мэд. Хоёулаа айлхан ир улс байна да. Ярилцъя гэсэн байна. Ингээд шулуухан гажид түүнээс 1 сая төгрөг шууд салгаад авчихсан тэр. Тэрээр ёстой л нөгөө буруу харж инээгээд зөв харж уйлна гихч нь болж хэсэг ярваач сууснаа. Би ч яг чамайг уучлж болж байна. Юун сайн манай авгаа мэдчихсэнгүй. Өглөө ажилдаа явахдаа охинтой хоёрыг унтаж байгааг анзаараагүй том аз боллоо. Хэрвээ анзаарсан бол цаадах чинь охиноо ганц сая төгрөгөөр хизээч үнэлэхгүй. Шууд цагдаас сэргийлэх болоод явчихна. Чийч бас азтай яар юм аа. Гэж манжилжээ. Балжин ям эднийхээс бушуухан гарахын төвс болсон байна. Тэгээд ойрын хамаатныдаа очоод манай нутгийн шулуухан гажид ёстой хүн биш чон болжээ. Нодны уучнан гэрт нь очиж хоноход гайгүй л байдаг байсан. Харин энэ жилээс охиноо бусдын өөрд хийж мөнгө олдог болсон байна. Ингэлээч одоо яа гэхв. Ухаанаа тасартал ууж согтурсан миний л буруу шүү дээ. Энэ муухаар архинаас л боллоо. Ингэж дэмил өөртөө болон архинд хамаг буруугаа тогсон байна. За энэ ч яг ингээд болоод өнгөрч. Балжин ямаас хойш шулуухан гажид хичнээн хүнийг эвгүй байдалд оруулсан нь тодорхой бос. Харин хамгийн сүүлд нутгийнхаа чимэд давг хэмээх махны ченжирээс хідэн төгрөг салгах гэж байгаад ёстой л нөгөө язайтлаа фактлан гэж нь болжээ. Гажидтай 4-5 шил арх цааш нь харуулсан чимэд давг оройхон хэрдэд эрдэн дээр толгой тавьсан чи өөрийн гэсэн мэдрэмжтэйгээ байж. Манайраа сайн дач гаждын болохыг мэдчихсэн юм биш. Зам зуур олигтой хооллож шатлгүй машинд зайлагцаар явж ирсэн мань хүн хэрээсээ хэтэртэл хоол эзнээс болж гидсэн базлаад арга буюу бие засахаар гарчээ. Төдөлгүй орж ирээд унтахаар хэвтдэл хажуу өрөөнд нь гажид их нэртэйгээ ярилцах нь тодхон сонсогдсон байна. Өнөөш нь охиноо чимэд давгийн өөрт хийгээд ганц сая төгрөг чомтчихъя. Хөдөө хотгүй ядуу өхрийн маханд даруулж явдаг майнерд бол ганц сая төгрөг юуч биш. Ингэж гаждыг хэлэхэд эхнэр буумцэнд нь мэдхгүй болох юм уу да. Балжин ям шиг тийм амархан буугаад өгч хүн ч юм уу биш ч юм уу бүү мэд. Баталгаатай хийх хэрэгтэй. Би ч орой охиндоо бас ганц нэг үг загсан л да. Шүн дундын үед өөрт нь өсгөлж ороод шууд тврээд ав гэж хэлсэн. Яг уу цаадхан сонирхоод идэлж хэрэглэвэл тэр л үз. Харин яг хурцэл үлдэж байх үед нь би мдээгүй хүн болоод яваад орчих юм шүү. Ийм арга хэрэглэсэн арай дээр байх. Харин нэртэд балжин ямт хэрэглэдэг арга бол осолтой шүү. Би танай охинтой хурцэл үлдээгүй гэдэл дайрчих бол яана. Үүний оронд ямар ч гэсэн хурцэл үйлдүүлчих хэрэгтэй. Ингэх зэрэгээр ярьж байжээ. Мань хоёрын бузар яриаг бүрэн дүүрэн сонссон чимэд давг тэдэн дээр шууд явж ороод. За дүүхэн явдгийн билүү дээ. Согтууч гэсэн сохор ухаантай байна. Харин та хоёр эрүүл шахуу мөртлөө ухаан чинь сохорсон байна. Нэг нутгийн та хоёрыг арай ч юм нүгэлтэй юм хийдэг гэж санссангүй. Ахиад ингэж бусдыг хүнд байдалд оруулах юм бол та хоёрыг би шүүхэд өгнө шүү. Нэмж хэлэхэд балжин ям гэдэг тэр муу хөөрхийлэлтэй эрийн 1 сая төгрөгийг буцааж өгөөрэй. Би нутагтаа очиод балжин ямд бүгдийг хэлнэ. Цаашдаа танаахад нутгийн хүмүүс орж гарахаа болох байлгүй дээ. Ингэж хэлээд хувцаа өмсөд гарч одсон байна. Шулуухан гажид түүний араас хөөе чимэд давга миний дүү ахыгаа ойлгооч дээ. Балжин ямын асуудлыг хоёулаа энүүхэндээ шийдчихье. Химэн димэл хашгираад хоцорчээ. Хэрвээ чимэд давг балжин ям хоёр өсөн хувилдаад түүнийг шүүхэд өгч гэмээн шулуухан гажид гэр бүлээрээ эрүү өсгөгдөх нь лавтай. Гаждын нүгэл үйлдэлийг тасн зогсоохын оронд ээж охин хоёр өсөн тохирчл байдаг. Махны ченж чимэд давгийн хувьд гэвэл гаждад хулигтуулаагүй болохоор дуугүй өнгөрсөн байна. Харин түүнээс тааламжтай мэдээ сонссон балжин ям 3 хоногийн дараа гаждынд нэг л их чухал царай гаргасан амтан орж иржээ. Гажид бомцэнд хоёр түүнийг арх дарс хоолундаар дайлж цайлаад сүйд болсон байна. Охин Ринцэн ханданч балжин ямын дур сэтгэлийг татах гэсэн аятай өгзөг хонлоогоо зохицуулсан богинохон банзал өмсчөөд өмнөр хойгор нь хоол цай зөөжгүйгээд байж. 37 настай балжин ям 20 настай хөөрхөн охиныг хараад энэ муу гаждаас ганц сая төгрөг буцааж авах гэж шаналгаж байхаар игдүү хүргэсэн охинтой нь хідэн шүн сайхан загас наадуулъя гэж шийджээ. Аймар том нэнтгэнд орсон гажид бомцэнд хоёр ч түүний энэхүү саналыг дуртаяа зөвшөөрсөн байх бөгөөд балжин ям өнөөдрийг хүртэл 20 настай хөөрхөн охиныг нь дуртай үедээ эзэмсэн хിവэр байгаач. Цаашдаа юу болж хувирах нь тодорхой бос. Ёстой л бузрыг бузраар гэх чинь энэ байх.